галаа зүгээр нэг юм IT-ийн хэрэгсэл гэдэг нэг бид нар болохоор rack гэдэг тэр нэг серверийн өрөөн дээр ингээд нэг бах юм өрцөн байдаг шүү дээ. Тиймэрхүү юм олоод ингээд дүүргч гэсэн юм яриа байсан байхгүй. Тэгсэн чинь галаа prop хайж агаад IT-ийн хэрэгсэл гэдэг нэг юм яасан чи яг тэр одоо яг саяны миний харуулсан юм хөргөчгийн төхөөрөмжүүд үсэн шүү дээ. Тэдэр нь байсан байхгүй. Тэгээд эний чи аавь гээд хүн рүү залгасан юм байна л да. Түрээслээ тэгээ байж яснаа нөгөө ах нь болохоор нэг үлээ 500 600-аар түрээслэн чинь 1 сая төгрөг гэдэг юм ээ ч гэлөө. Тэгсэн чинь үгүй ахаа бид нарт одоо байгаа 100 байна гэж ясаа заахаа яг максимум 300 гарах юм байна. Бид нар ахаа нэг юм шомбог жонгосны дотор тал гэж байгаа шиг юм хийх гээд байгаа байхгүй гэсэн чинь. Та нар тэгээд 3 давхраас нааш цаашаа зөөгөөд унгааж ивдэн тэгж яхаар та нар зөв манай ажил дээр надад яг ийм локейшн чинь байна гэж шат тийм ээ та. Тэгээд хэдүүлээ шүн болохоор яв юм аа гэж асахгүй. Амар shady сонсогддог байхгүй налах руу дагуулж явах гад. Тэгээ бит хоёр ингээд ажил дээр байсан нэг хоёр ийм хиймэл гар буу нэг автерик барьцсан гарсан байхгүй. Тэгсэн чинь яг жихнээсээ л тийм газартаа аваачаад хөцөлсөн. Бит хоёр тэгээд ер нь тэгээд нэг хашаа руу ороод 4-5 мста буугаад ирсэн бол яах ч юм бэ та. Хиймэл буу гараж ирэх юм. Яа харанхууд it might work man. Тэгээд яагаад шаварт суудсан чинь за ахын нэг үзег ингүүтээ суудаг байхгүй. Тэгснээ яг суучаад гаргачаад буухч байсан чинь би ингээд суудал доороо яг өөрийнхөө сууж исэн хэсгээр ингээд бүксэн доороо бууга хийчихсэн байхгүй. Тэгснээ би буухтаа болохоор сандлын доогоор нуусан байхгүй. Тэгсэн чинь наашаа цаашаа болж байгаа хоорондор тэр нь яг ахын хөл доогоор орцсон юм шиг үлээ. Тэгсэн чинь ах гэстэй. Маа энэ хүн айлгадаг юм чи унччих шээ. Хэвста. Бүрийг тэр ах тэгтээ бүр юм жоохон таг ах байсан. Ингээд 40 мянгатад өссөн гэж байгаа байхгүй. Тэнгүүт л тэгээ ямар хүн бэ гэдэг нь амар тодорхой олчиж байгаа байхгүй. Ингээд баяа л юхт тэ социализмын 40 мянгад амьдрна гэдэг чинь тэгэл нэг бол баяа айл юхт нэг бол сэхэтэ айл юхт байгаа шүү дээ. Тэгжээснэ гадагшаа тутгшаа амар их явдаг мовдөг гэд. Тэгээд нэг 50 орчим насны хүмүүс юу н тэгээд гадагшаа тутгшаа яваад эхлэхээр нэг юм жоохон эгон бүрслэгдчихдэг шүү дээ нэг юм хорвоо намайг тойрж иргэдэг гэдэг юм ботсон. Тэг тийм л ах. Тэгтээ яг гайгүй. Тэгснэ амар сонь unnecessarily өөрөө юм military хүн байж сонин language purist байгаа шахав. Та яга богоон гэдэг. Богоон гэдэг чинь одоо энэ хойно чирэгдэж байгааг нь хэлж байгаа шүү дээ. Галт тэрэг гэж ярих хэрэгтэй. Яга та нар ингээд олон хүнийг их хүн гэж яриад байна. Их хүн гэж байхгүй шүү дээ. Олон л хүн гэж байгаа гэж шахав. It's worse than you man. Yeah, I know. I'm very reasonable when it comes to language problems. Тэ би бол ингээд жаргон ярианы хэл мэлийг амар хүлээн зөвшөөрдөг. Угаасаа хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тэр чинь өөрөө хэлний чинь нэг форм шүү дээ. Тэгээд тэр нь ямар ч формтой байж болно гэдэг формтой өөрөө. Тэгэнгүүт as long as people communicate гэдэг л юм байгаа шүү дээ ярианы хэлэнд. Тэгсэн чинь тэр ах зүгээр нэг юм хотлаа баста. Яг тийм language purist баста үзий ядмаар шүү. Нэг тийм Европт амьдэрсэн хүмүүс л жоохон нэг тийм элитист болчихсон. Амт. Туусаа 40 мянгад өссөн гэхээр л багасаа нэг юм амар sophisticated гэр бүлээс аристократууд гэж байгаа юм шиг тийм гэр бүлээс гаралтай. Тэнгүүтээ тэгэл бүр тэгээ аймаар явцсан. It's a double negative. Гэш double negative биш. Double trouble гэж. За сайн байцгаана уу. Banter podcast. Ей. Яа хэр удаж байгаа юм. Хэдэх сүүлийн дугаар. За ингээд Banter podcast сүүлийн дугаар гэж. Сүүлд орсон дугаар нь like 3-7 хоногийн өмнөх at least дор аж. Зуны амралт. Yeah, summer vacation тэгээд бүгдээрээ наадам playtime бид нар гэл ичшээ завгүй байсаргаал одоо л яг уулзч таарч байна. Хичнээн сая хүмүүс бид хоёр ингээ үзгээ хүлээж байгаа ч гэсэн бид нар ч гэсэн хүн шүү дээ. Яг үнэ. Тэгээд бид нар жоох имиж өөрчлөөд энэ одоо жоохон класси дугаар хийгээд wine ууж байгаа. Wine ухаар класси болтыг. Айлын бод ингэж автоматар гэж. Одоо сахал нь хүртэл юм gentleman сахал болоод not hobo гэж. Сахлаа ингээд бодож байгаа юм шиг юм. Чи тэгтээ сахал ямар? Чи do you trim? Yes.
Down there. Аа. Down there. Гэтэ яг trim хийд юм уу? Гүг ерөөсө трим хийдгүү. Тэгээ юу амар цэгцтэй ургах тийм. Тэг би ингээд аль болох ингээд жоо хуруугаараа ингээд самнаад. I think you're one of the luckiest birded person ever. Bearded hair. Yeah, you know I have to have something right. Ятарч ингээд As hair wise. Yeah. In the hair department гэж. Yeah. Яг тэгдэж шүү дээ ингээд. Яг толгоон дээрх үс байхгүй зөө. Гэтэ яг хүсээгүй бүх хэсэгтээ үстэй ингээд. Ярьжсэн баха баг. Ер нь бол гэхдээ би бол тэрийг амар common гэж боддог шин. Яг толгоон дээр өсгөн хүмүүс амар их сахалтай байгаад шиг санагдаад байна. Тэр угаасаа тэр нөгөө тестостероны асуудал байхаа. Цаанаас тэгэл тестостерон ихтэй болохоор аль нэг газар лугаа тэгээд босод толгооноос босод үснэ их ургадаг гэдэг ч юм уу. Харин тийм л. Тий. Нэг coincidence бол биш байх миний харсан. Тий. Эсвэл тэгэл нөгөө турк мөрк араб биднэр л бол юу ихээс. Еврей. Тий. Яа. Тийм. Гэхдээ чиний сахлуул амар цэгцтэй ургат юм байна яг. Trim хийцэн юм шиг л ургат. Тий, яг үсчинд ороход хажуу талаас нь жоохон ингээд. Чи гэхдээ одоо яг энэ хэсгээр чи ингээ ургаагүй хэсэг байна шүү дээ. Чи тийшээ харуул. Тий. Ингээд дэлгэх юм бол тий. Тэр хэсгээр чи ургачвал амар заваа харагдах бах тий. Тэгвэл яг уулын хүн шиг харагдах бах тий. Тэгвэл харин гоё юм шүү. Би харин холбоход оролдоод байна шүү. Энэ ингээд үгүй энэ хэсэг биш. Энэ хэсэг чи. Энэ хэсэг үү? Тий. Аа. Яа ингээд амаараа дүүр үстэй болно гэсэн үг шүү дээ. Тий. Гэхдээ ингээд нэг хэлбэртэй ингээд застдсан шүү дээ. Тэгэхээр бас гоё харагддаг санагддаг шүү дээ. Тэр бол жоохон хичээцэл харагдаад тий. Too much work man. Яа. Тэр чи яг сахлаад ингэж трим хийж хэлбэрт оруулдаг хүмүүс чинь өглөө болгон үсээ гэлдэг хүмүүстэй ямар ч ялгаагүй шүү дээ. Тэг what's so bad about it? It's like Амир хичээж байгаа гэж. Fucking try hards for what? Яг уу. Төрийн албаа агч биш шүү дээ. Ямар нэг occasion ямар нэг хүнтэй уулзч байгаа ч юм гадуур анжилтаараа явж байгаа бол өдрөө өглөө болгон янзлахад бол нэг асуудал. Өглөө болгон хүнтэй уулзаад явах гэж. Тэгээд зүгээр casual хоёр гэр хоёрын хооронд явхад ч юм уу тэгтлээ тийх үедээ хүртэл ингээл үсийн янзлдаг хүн бол ари юу юм хийсэн. Аа нөө. Би бол чи байн үсийн янзлдаг байсан үстэй багтана. Би яг нэг багада ерөөсө кэрэлдэгсэн байхгүй юу. Тэгсэн яг тинейжер болсноо гинт ингээл бүх юм үсээ янзлал дэлгүүр орохтой ингээл хувцавцаа ингээд сэрж байлаа. Нэг тийм болцсон байсан. Тэгээ таньдаг хүнтэй таарал яах юм баха. Тийм ход яриа байд юм. Яа. Тэгээд тэг хизээч мэдгүй тэгэл who cares. Яг цуснд нь яг худ буцалдаг үе байдаг шүү дээ. Би бол одоо ч тийм гэж. Би бол гэхдээ одоо бүр яг тэрний хамгийн эсрэг нь байгаа шагаад. Зүгээр ингээд хин ч харсан. Тэр галаа намайг тгээс шахаад. Бүр албаар ингээд нөгөө эсэргүүцгээд өө. No. Эсрэг зүгээр л тэгэл байгаа л тэр л болчиход байгаа юм. Тэгээ галаа чинь ингээд одоо найз охин мөхөнтэй те ингээд тэгэнгүүтээ бас ингээд нэг жоохон галын амар dress to impress хүн штэ. Аха. Амар лаг уцалдаг штэ. Тэгснээ ингээд дээр намайг юу ярьж ялаа тэгснээ. Тийм чи ч угаасаа тэг гутал муутай штэ. Чи бас цамц муутай. Чи өмд муутай. Чамд ер нь юу байдیں۔ Гэж яад юм бэ? Стач. Тэгэл чи тэгээд бит хуцаад байл. It's funny because it's true гэсэн. Тэгээд яг үнэн л дээ. Тэгтээ хуцаал гэсэн. Тэгээд юу гэлээ. Би зөрүүлэл баахан уцаж байгаа шүү дээ тэнцээ чи ингээл чи бол шүү дээ амар чи тэг ингээд шүү амар лаг хуцлаа тэгээ хааварж байгаа. Юу гэлээ тэг ингээд тэгсэн чи at least I try гэж шаа. Тэгэхээр би тэгтээ try хийгээд ийм байх. Try хийхгүй ийм байх чинь гэдэг нэг л. Тэгтээ энэ жоохон гомцсон баха. Кэш. Яа тэгтээ тийм. Галаа бол амар лаг л уцал. Тэгтээ тэр play time дээр нэг сонь шорт өмсчихсэн шүү дээ. Одоо яг эн чи харагдана. За. Хүмүүст харуул л та. Би харж байгааг харуул л та. Тэр одоо хараа яг энэ цэцэгтэй шорт яг юу юм? I don't fucking understand this. Тэ. Чи тэрийг санаж гин үү? Чиний шортыг санах юм. Яагад гэвэл чи нөгөө комент асуусан шүү дээ.
Энэ шил яаж нэг гэсэн чи би чинь нэг ховцсон дээр чи ингээ комент өгсөн шүү дээ. Тэгсэн шилэг асууж чи юу ховцсон дээр яа комент өгöd байгаа нэг чинь тэгээд Who the fuck are you to comment on me? Because you asked. Тэгээд тийм болохоор яг чиний санаад байгаа байхгүй. Тэгсэнс I don't remember anyone's clothes огнол. Галагийн ингээ шил бүртлээ ийм урт шорт дээр эцэцэгтэй. Тус ugly. Тэгээ доогуураа ингээд ботинк шаацсан. Yeah, толгойн жоохон бууж ах шиг байна. Тийм шарф шарунгийн юм нэг сони хүүхд зурцсан юм шиг цэцэгтэй. Би жоохон тийм детайлуудад бол нэг анхаарал хандуул. Floral pattern биш заа юу. Зүр яг ийм цэв цэцэг. Гэл бодгоо шиг. Yeah. Би тэгтээ зүгээр би уг нь бол ингээ арай гоё нэг харагдах дуртай байхгүй юу? Fashionable юм ч юм уу дуртай сонирхдаг. Гэтэ зүгээр яг юунд мөнгө өрмөр байна гэд prioritize хийхээр тэр нэгэд амар доогоор ороод байхгүй юу? Тийм болохоор хизээч ингээл өөрөө ховцсон утсан их. What's your priority? Priority бол тоглоом. Yeah, like equipment те, game equipment, студ модны юмнууд тэгснэ хоол тэгээд арх. I guess yeah, sometimes. Тэгэл явчихдаг байхгүй юу? And some nerdy collectibles. Надад ерөөс collectibles байхгүй бас өрөө чимхээр бас ганцаараа л байдаг болохоор ер нь what's the point гэж боддیں۔ Яа, тийм болохоор хууц ингэ доогоор очдог байхгүй. Тийм болохоор ингэ одоо ингэ стил өмсөж байгаа хүснүүд ингэ аль дээр 5-10 жилийн өмнө ингэ ээж мэж авч өгсөн ч юм уу тиймэрхүү хувцнууд л байгаа байхгүй юу? Тэгээд cute. Тэгээ ингэ тэгээд туужи бит хоёр харин нэг thrift shopping хий гэж ярьсан. Тэгээд хагасанд нэг тийм шин одоо бараанууд ирэхээр тэгээд thrift shopping хий гэж ярьж байгаа. Тэгээд I think ялангуяа миний size-ны хувьд айгу опшнууд байх юм болов уу гэж боддог шүү дээ. Хурдан дуустдаг. Yeah, үлдчихдэг тий. Уг нь энэ гоё тий даанч амар том юм гэдэг үү. Тий. Нэг чи яг team size-тэй юм тий. Харин тэгээ ингээд нийтлэг дэлгүүрүүдээр орохоор угаасаа тэр нь байдгүй. Яагадгүй тэр нь хамгийн сүлд үлддэг нь болохоор. We're back. Yeah. Like we were never gone. Because Yeah, stop it ингээд we didn't чи ингээд амар катлах хэрэг гаргахаар ингээд юмнууд оруулаад байгаа байхгүй нэ. because we edit хэрэгтэй юмнууд одоо тэгээ би зураг оруулах хэрэгтэй болчих чамаас болоод. би чи дуртай биш юм уу тийм их? No. I hate the editing part, you know. Яг хуу ингээд гоё болгох дуртай заяа. Зүгээр ингээд edit хийх явц нь өөрөө амар удаан tedious тэгээд ингээд бүх юм ихнээс нь би сая монтаж хийгээд монтаж шүүхтэй. Rio Tinto-гийн юун дээр нэг subtitle өрөөд тэгээд амар л хэцүү юм бэл. Subtitle бүр хамгийн tedious ажил. Харин тийм үү. Амар ядаргаатай гэж үү? Тий. Яа, гэтээ юу штэ одоо юу гэдэг sub хийх чинь sound design хийх ч юм уу те. Эсвэл одоо ингээл өнгө тавих тим юмнуудын хажууд ерөөсөө юм тарих шаардахгүй юм штэ. Тий. Тэгэнгүүт би яг sub хийж ийснэ. Тэ манай Rio-гийн реклам байсан штэ. Үзсэн үү нэрэ? Тэрийг үцэц наад нь юу? Тий. Тэрний ингээ монтаж амар nice штэ. Тэгээд яг sound design-ыг анхаараа сонсох юм бол sound design бас амар лаг واخгүй. Тэгээд тэгэнгүүт би ингээд юуг ч ингээ хөдлөхгүй л байх нь миний ажил зав. Тэр сабыг буруу хийн үү зөрүү хийн үү ямар ч хамаа байхгүй зав. Тэр юмнуудыг буруу зөрүү хөдлөхгүй байх нь л миний яг top priority байгаа шага. Тэгээд яг би ингээд сабыг хийж дуусчаад ингээд хараад ингээ баахан sequence-үүд баахан ийм layer-ууд байгаа шүү дээ. Тэдний харснаа писта энэ монтаж хийх чинь тоглоом биш юм байна даа л гэж бодсон. Амар л хэцүү ажил байна даа. Тэгээд манай найруулагч өөрөө одоо Риог найруулсан манай булгаа гэж залуу тэр баг ажил дээр 3 хонсон баггүй юу. Тэгээд угаасаа тэгжил хийх юм байна дөө л гэж бодсон. Тэгэхгүй бол амар л хэцүү юм бэл. Yeah, visual нэг тийм катлах нь өөрөө гайгүй. Гэхдээ өнгө тавих маях гэдэг нэг тийм дүрс рүүгээ орчихоор бол бүр амар болчихсон. Тийм. Тэр бол яалтчгүй туршлага болон мэдрэмж. Тэгээд color theory бүр ингэ science төвшөндөө мэдвэл бүр сайн. Тийм.
Манай колор штуг нь сайенс төвшөндөө мэдээж хатдаг шин. Шал автистик шин. Жинхнээсээ. Чиний хүнийг автистик гэж дуудаж байгаа нэрсэн. Чи тэгтээ unbelievable байна шин. Энэ юун дээр одоо өөрсдийнхөө видеонууд дээр өнгө тавьдیں۔ Наа. Байгаар шааш тийм. Чи зүгээр ядаж нэг бэлэн өнгөнүүд үүдэх штэ. Лат гэд. Юу ч гэдэг color lat ч үлээ. Гэхдээ энэ өөрөө нөө влогны камер. Тэгэхээр ингээд бэлэн влогны стандарт өнгөтэй юм уу гэж. Энэ ихтэй влогны камера. Тэг ямар ч нэг basic color-оор авдггүй. Одоо жирийн Sony камер эднэр ч юм уу. RAW-аар нь саарл өнгөтэй байгаад байдаг шүү дээ. Тэгээд дараа нь өнгөө тавьдаг. Энэ бол тэгтүү шууд авчдаг. Тэгвэл угаасаа өнгө тавьсан ч сайн авахгүй юм биш үү? Тэр чин RAW дүрсээр авдаг чин яг RAW-аар нь саарлаар нь авчих юм бол өнгөө сайн авдаг гэдэг л юм л шүү дээ. Тэр чи энэ дээр өнгө нь янзлна гэдэг нэг янзлаад байх юм байхгүй. Одоо камер нь edit дээрээ нөгөө нэг дүрсээ янзлахаас илүү зүгээр set design илүү гоё болгоод энэ харыгаа бүрхгээл ер нь одоо 6 сар өнгөрцөн. Тэгснээс шинийгээ бүрнэ гэж толгоо шүү дээ. Тэгээ гэрэл тавихаа илүү зөв тавих хэвээр юм байлээ. Сая түүжтэй ярьсан чинь нэгжлээ. Тийм шүү дээ. Манай эмиг үтсэн ер нь гэрлийн хүн болгол хэлдэг шүү дээ. Тэр гэрлээ нэг тэгчээч гэн. Би чамд хэлсэн шүү дээ. Тэгээд ирээд янзлаад өгөх юм байна. Ямар хамаатай юм хамаатай л гэж асуусан шүү дээ. Миний хувьд ямар хамаатай юм байхгүй юу? Тэгтээ энэ гэрлэн дээр ч бас хэцүүлэх төө. Энэ чи ер нь баг фотоны шахуу үсттэй. Видео нь шүү дээ. Фотоных чинь флаштэй ганцхан. Окей. Тийм. Гэхдээ энэ одоо энэ 6 сарын прогресс үү шүү дээ. Энэ ханыг дүүргэж байгаа. Энэ бол яг нөгөө нэг сумын 100 жилийн ой гэдэг шиг шааж шүү дээ. Яг 100 жил болцсон 100 жилээ тэмдэглээ шагаад байдаг. Бүгд модон жорлон те. Yeah. Гэхдээ энэ дээр экосистем байхгүй юм да. Туслах хүмүүс байсан бол тэгээд арай хурдан сайжрах байсан байж магадгүй л. Тийм те. Тийш өбстэй хүмүүс туслахгүй юм да гэж. Би тэр ямааны юуг ин чи ингээл хадъя гэж хэлсэн шүү дээ. Тэгээ хадаад өгчлээ. Тэг харагдахгүй шүү дээ. Хараа биштэй юм чи. Ядаж урт нь харагдсан шүү дээ. Ногоон талбад ирэх хэсэг нь. Энд ихтэй гоё шүү. Би энд амар туртаа шүү. Ямааны их шаач. Би хараасаа бас хараал алээ юу юм бол доо. Энэ манай найз нөө Японоос ирсэн ээ. Би ингээ зүгээр сонирхолтой юм аваарай гэдгийгсэн байхгүй юу? Хүүхэд биш юм уу? Fuck. It's not a bad. Тэгэхээр юу вэ гэхээр аудио сонсож байгаа хүмүүс хэлэхэд аудиоз барыг сонсдог юм байхгүй л гэхдээ ганц хоёр хүн байгаа. Наач нэг тийм сундаг нэг тийм хүүхэлтэй of an old bald man хөгшин хаалцсан сахалтаар ингээд начиг харагдчих. Энэ ихтэй амар юу юм биш. Наатны хамгийн гоё зүйл нь өмнөний шуталж болдог. Тэгээд бандаж шуталж болохгүй. What's the point? Энд ихтэй амар гоё юм биш яг үндэ. Яг satisfying тий. Юу stress relief toy юм шиг үлээ. Тийм байна. Let's go. Yeah. Тэгээ ард бандаж нэгээд ийм зүрхний хэлбэртэй тийм юутай юм бэлээ. Тэгээд би өөрөө нуурын дээр өстэй өгдөг шаасаа. Авд юм уу шүү дээ. Тэр нь л жоохон буурал. Надад бол нуурын дээр өс байхгүй. А энэ чи юм уу? Гэхдээ намаг гэж хэлж авсан гинэ. Эмхтэй юм уу? It's a guy. Эмхтэй өнөөс исэн бол Suspicious as fuck гэж. Тэчүүлээ. Хин блэ? Нэг тийм автотунтэй Morgan J лөө. Нэг тийм төгсдөг шүү дээ. Сахалтай. Нэг юм сахалтай. Санахгүй. Тэр үзэж байгаагүй. Гү. Автотунтэй ингээд хүмүүсээр дуулуулж шахаад тийм комедиан. Үзчихэл байсан баг. Гэтэ яг хэлээ санахгүй байна. Тасархул уу? Амар их татвал тасархалах. Яа, өөр сонь сайхан гэх юм бол манай channel 400 subscriber хүрсэн. Өмнө хэд байсан? 300 гэж. Яа. Жилийн ихэнд 333 байсан. Тэр авчаалтсан баг. Окей. Яа. Тэгээд зүгээр
юу юм дэ нэг subscribers нэг хамааралгүй зүгээр үзэж байгаа хүний хугацаанд айгүй зөв үзүүлэлт юм санагдаасан. Тэгээ бидний channel их нэгээд хэдэн мянган үзэлт амар их орж ирсэн байхгүй юу? Гэтэ тэрний үзэлтийн тоон, үзэлтийн цаг нь яг өндөө одоогийнхаас илүү муу. Тайм. Proceed. Тэгээд миний бодлоор бол яг арай нэг цөөхөн гэхдээ ингээд илүү dedicated юм а зориод үзэж байгаа хүмүүс арай сонирхолтой болов гэж бодсон. Тэгээд галаа бит хоёрын одоо Dark Souls тоглож байгаа ч юм болохоор ихийнх нь энэ галаа шүү. Одоо би галаагийн цариг оруулах юм байна. Эхний хоёр дугаарыг нь бит хоёр чи аль хэдийн аль дээр баг playtime-аас өмнө ч юм уу рекорд хийсэн баха. Тэгээд саяны 3 дахь дугаарыг саяхан хийсэн байхгүй юу? Тэгээд галаагийн тэр хийсэн видеон дээр манай анхны ингээд 2 дизлайк гэд нэртэй баг видеонод орж ирсэн. Дизлайктай. Тий. Окей. Тэгсэн чи галаа тэр юм шүү. Гүрв чатаас remove хийцгээд магадгүй. Агийн талаар хүмүүс сонирхчихвэл зүгээр Америк ажилтаа байгаадсан болохоор юмдаа ирж чадахгүй байгаадсан болохоор подкаст нь яг идэвхтэй орж чадахгүй хүний хувьд байхгүйсэн дээр юм байна гэдэг. Удлаа шагаад. Yeah, that's true. Ажилтаа байсан гэдгийн чи ингээд за ажилтаа байгаа юм чи гэж ойлгож байгаа биш шүү дээ, тийм үстэй. Зөв ажилтаа байсандаа биш зүгээр л ингээд ер нь ирэхгүйгээ хэлэхгүй дээ л үстэй. Тийм угаасаа миний мейн шалтгаан нь бол тэр л дээ. Гэтэ өөрийнх нь хэлчихсэн шалтгаан нь ажилтаа байсан гэдэг. Би бол ойлгож байгаагаар бол зүгээр ажилтаа байсандаа биш зүгээр яг өөрөө нөх орохыг сонирхгүй байгаад болохоор бол тэгж байгаа юм хэлж үзсэн шүү дээ. Яг үл ингээд би зүгээр подкастны талаар ярьсан юм дээр ямар ч хариу байхгүй ингээд өөр юм асуунгууд хариу өгөөш байгаа. Тий. Тэгэхээр ингээд өөрөө хариулахыг хүсэж байгаа зүйлэл хариулахаар чинь тэгээд амар obvious л байгаа зү тий. Тийм биз дээ. Галаа юу гэж бодож байна гэж. Тий гинэ. That looks messed up. That looks messed up. Энэ нэг юу шиг шааж шүү дээ. Patch face гэдэг нэг химпстайдаг шүү дээ. Хин гэдэг лээ. Жүжигсүг хайсаны нэг curse гэдэг шүү дээ. Disfiguration хийждэг. Soul нүрэддэг хин гэдэг лээ. Makito. Макимач нөө юу нэг шүү дээ. Chainsaw Man нэг шүү дээ. Чи юу нуушсан уу? Мангаг нь Chainsaw Man. Уншаагүй. Чи уншсан уу? Юу би ингээд up to date шүү дээ. Ядратай дандаа бүгдийг яг popular анимен гарах юмнуудыг чи уншаад их надаа. Come on man. Тэгтээ яг үнэтэй шүү дээ. Яг одоо ингээд энэ нэг юм юу дуусчихсан заяа. Chapter гэх юм уу? Одоо яг саяны One Punch Man Chainsaw Man ингээд ийм дахиад нэг season гараад ч юм уу. Яг тэр хэсэг дууссан те. Тэрнээс цааш fucking stupid as fuck. Тийм л болж байгаа. Би бол юу ч ойлгохгүй байгаа юм тийм шүү дээ. Хаашаа яваад байгаа юу болох гээд байгаа юм. Сүлдэг дажиг болсон юм шүү. Би тэгэл комментуудыг уншихаар өстой пик микс та нэрэ амар шаачин хорикоши үү юм лээ. Хорикоши чинь MHA гэх лөө. Тийм. Тийм. Хинжүүлээд өстой ямар сенсээ өстой гой шаачин маш мэ яг үнэтэй би. За тийм л. За interesting topics. Yeah. One Piece бас тэгэл жоог нэг таталтайгаал ингээл амар урт яваалгаа байхгүй юу. Гэтэ ингээл хүмүүс хийдэж One Piece юм уулдгүй. Гэтэ би зүгээр Reddit-ээс уншиж байгаа болохоор л тэгдэг баха. Зүгээр ингээд. Дандаа их сайлдаг фэнүүд нь л байдаг болохоор тэгээд тэн дээр хүмүүс дандаа сайлдаг. Гэтэ ингээд pace нь амар удаан. Тэгэл одоо ямар нэг ойд зориулаад байгаа юм уу яагаад тэгэл ингээл амар удаан ингээл нэг ингээл exposition ингээл яваал хэдэн 7 хоног хэдэн сар мар ингээл тэгээд одоо л нэг арк нь дуусч байгаа. Би ч яхаа зөв комментууд уншихаар зүгээр нөгөө Manga Plus application байдаг шүү дээ. Тэрүүгээр л уншихаар л тэнцээд яат. Тэрний нөгөө meme community амар лаг болцсон. Амар их meme-нуудтэй, meme комментууд амар хүчтэй. Тэгээд Эмир гээд нэг нөхөр бүр meme болцсон. Тэр нь ингээд байнга ингээд
манга болгоны комментний доор Free Palestine гэж бичдэг байхгүй. Тэгээд ингүүт л нэг Emiri Skay гэдэг нэртэй нэг аккаунт орж ирстэй. Тэр нь ингээд Free Palestine Nazis didn't go extinct. It just named its name to Israel гэх ингээд бахан коммент биш. Спамдаад гэдэг байхгүй копидод. Тэгсэн чинь нэг Emiri Skay гэдэг нэг аккаунтаас болохоор юу do you know that you can report Emir by going into their profile and click the button энтергээд Эмирийг репортлох юм заавар спамддаг нэг өстө дахиж байгаа шахах бас. Амар нийтдээ шат. Тэгэхээр тэдний 4-5 мянган лайктай комментууд байгаа шахах. Тэгээ Эмир нь одоо репортлуулаад тэгэл байгаад байт юм ааш гэснэ. Мэдхгүй. Тэгээ хүмүүс репортлтгүй юм шүү. Эсвэл зүгээр бандуулчаал тэгэл дахиад шинээр аккаунт үүсгээл дахиад яваал гэдэг. Гэтэ ингээд юм болгоны доор амар ямар ч холбоогүй юм дээр ингээл тэр баян ингээл спамдал байна гэдэг чинь амар dedicated шүү. Bot эднэр биш бол. Яа. Тэ шүү. Bot шилгүүд дээр. Бот биш үү? Мэдгүй. Тэгэл Instagram-ийн янз бүрийн постуудаар ингээл хаяа. Палестины тухай юмнууд их байдаг шүү. Тэгэл нөгөө том брэндүүд чинь ингээл нөгөө Израиль дэмжиж байгаа болохоор boycott Starbucks, boycott McDonald's гэл. Тэд нар яг ингээд openly дэмжиж байгаа юм уу те? Openly дэмжиж байгаа биш зүгээр эзэн холбоотой гэж үү? Санхүүжүүлж байгаа эсвэл тэрэнд operate хийж байгаа болохоор тэгээд байгаа. Израилаас салбараа татаагүй байгаа болохоор уу? Тийм баха. Зүг. Яг татхад бас хэцүү юм л та тэр чинь. Тийм. Тэгээ Америкч өөртөө ингээд openly Израилийг дэмжиж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө Израиль нь өөртөө ингээд бараг тэр өөртөө шагаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Угсаал тийм шүү дээ. Яг тэгээл байгаа шүү дээ үнэхээр. Тэгээ тэрнээс ингээд ерөөсөө буцаж болохгүй ингээд одоо үгнээсээ буцчих юм бол ингээд өөртөө амар бороо юм хилцсэн юм шиг болохоор ингээд тэрэндээ ингээд гүрийнхээс өөр аргагүй. Тэгээ бандсан хүн ална гэдэг шиг болж байна. What's the point of no return гэдэг нь бол шүү дээ. Тэгээ ямар зэгтэр тулахаар ингээд тэд нар бүр ингээд дэмжихгүй байхаас өөр аргагүй нөхцөл хөрөх вэ гэдэг нь бас их сонирхолтой санагдаад. Битгүй. Тэгээд одоо тэгтээ Трамп ер нь бол баг сонгогдох болчлоо шүү дээ. Very likely. Тийм баг 70% таа ч юм уу те. Чи Трампыг гарангуут яарчсан Путин болвол Украины дайныг зогсоох тухай хэлэлцээр хийж болно гэдэг нэг юм ярьчихсан шүү дээ. Юуны Палестины дайн дээр зогсох уу? Трамп бол Палестины Израилийг бол дэмжиж байгаа гэж л өөрөө тийм байр суурьтай байгаад байна шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгэхээр сайн мэдгүй лээ. Тэгээд Трамп ч удлаа л үг шүү дээ. Яг үнэндээ Трампыг нөлөөлөх юм бол байхгүй шүү дээ. Тэгэл өөрөө импичдүүлээл зогсож идэх юм шүү дээ. Тий, яг үнэндээ зүгээр Путинд айгүй хэрэгтэй дийл санал тавиад тэгчих юм бол Путин азны юм гээд. Харин тийм л шүү. Тэр хоёр зүгээр нэг юм зүгээр хувийн байдлаар уцаар ярьсан гэд Путиныг нэг мэдрэгдэл дээр тэгчихсэн аахгүй. Тэгээд тэгэнгүүтээ хэрвээ ингээд одоо президенсийг яллах юм бол президент болчих юм бол дайныг зогсоох тухай бас юм ярьсан гэдэг нэг тийм очир битүүлэг үзүргүй юм ярьсан бохгүй. Тэгээд тэр нь зүгээр Трамп зүгээр дайныг зогсоох тал дээр Трамп гэхдээ хизээч одоо юу гэдэг за яа манай нэг можийг авч юм уу эсвэл одоо Америкт ашиггүй юм хийгээд Америкт юм өөртөө ашиггүй юм хийнгүүтээ дайныг зогсоохыг хүсээд байхаар хүн биш шүү дээ. Тэнгүүт зүгээр бас тэр дундаас нэг юм хожоо олж харсан л юм шиг л шүү дээ. Could be. Тэгээд хүмүүс дээгүүр яг юу ч ярьж байгаа. Мэдхгүй тэгээд 100 шиг хүүхэд өччих гэж шатсан бэл. Мэдхгүй. Трампийн хувьд бол зүгээр л яг өөрийнх нь компаниг ч юм уу өөрийнх нь санхүүжүүлэгчийг нэг дэмжиж байгаа юм байх юм бол яриа дэмждэг байхаа. Ер нь тэгээд мэдгүй яг яагаад хүмүүс Трампыг дэмжиж идэг гэдэг нь бас гайхалтай шүү дээ. Амар obviously ингээд илүү том корпорациудыг илүү баян хүмүүсийг ингээд favor хийж байгаа нь ойлгомжтой байх чинь ингээд. Тэрнээс гадуур зүгээр ингээд Трамп ярьж байгаа нь тийм elementary school хүүхдийн төвшнөх шүү дээ, тий. It's very good. Very nice гэл яг ямар ч vocabulary эднэр байхгүй. Тэгээд яг нэг юм тодорхой одоо юу гэдэг нэг юм контексттэй биш дандаа юм бөөрхий л юм ярьдаг хүн шүү дээ. Тэг ингээд like you know мэтгэлцээ эднэр хийж ивэл ингээд зур хувь өнрөөнд ярьдаг ч юм уу те ерөөсөө topic map ойлгодог ч юм уу ингээд
Эсвэл ингээл ийм зөрүүд өвөө гэж байгаа юм шиг шүү дээ. Yes. Нөгөөх нь Байден зөнцөн өвөө, нөгөөх нь ийм зөрүүд өвөө. Тийм л юм болсон шүү дээ. Саяны дебейт энэ төр. Тэгээ хоёр өвөө нарын хооронд гэдэг өмсөлтөө тэгээд одоо Байден гарч байгаа нь бас нэг өөрөө цаана ажендатай байсан. Анханасаа тэгж төлөвлөж исэн гэсэн л conspiracy байгаа л тийм. Яа, тэгтээ Трамп биш те. Байднаас дээр гэдгийг л би мэдчихэв. Би бол Байденд амар юм disappointed байгаад байгаа шүү дээ. Яг юу хийж байгаа нь ямар ч ойлгомжгүй. Тэгээд яг Америкийн ингээл улс төр мануст ингээл хамаагүй юм шиг шүү дээ. Тэгтээ яг үндэ амар хамаатай зүйл шүү дээ. Тэгэнгүүт ингээл яг зөөлөн бодлого, хатуу бодлогоо сайн ойлгоогүй хүн юм шиг тэгэнгүүтээ яг аль талыг байрж ажиллах, яг юун дээр илүү фокуслах, legacy нь юу байх тал дээр өөрөө ерөөсөө огт бодоогүй зүгээр гараад ирчихсэн юм шиг. Тэгээд зүгээр би нэг ганц хоёр нийтлэл уншсан чинь тэгэл Байден зүгээр өөрийгөө л алдсан л хүн л гээ шахаад нөгөө нэг юуны дебейтэнд өөрөө дуудаж муудахтаа тэгэл ер нь бол Darkest Own Grave гэдэг юм байна. Амар лаг нэг тайтлтай нэг артикл явуулсан шүү дээ хүмүүс ширэлцсэн. The bullet missed Trump but killed Biden гэдэг. Тэгж copywriting хийхгүй бол болох хэрэгтэй нэрэ. Тэр бол амар лаг шааж ил шүү дээ. Тэр тайтл бол. Тэр тэгж хийдэг чи тэгж хийх юмсан гэж боддог байсан. Үгүй би яг үндэ тэг copywriting одоо нэг тайтл майтл ч юм. Яг нийтлэл интерлүү бол би яг нөгөө сэтгүүлчээр бас хэдэн жил ажилласан болохоор гайгүйсэн. Тэрнээс яг description олох, слоган олох энэ төр би амар муулсан. Гэхдээ Монголд чи ялангуяа нэг тим юм олно. Хүсч хүлээд юм уу те expect хийд юм уу олно. Амар clever юм өгсөн ч гэсэн тэрийг нэгээд ойлгохгүйгээ тэгж хийсэн дими зүгээр арай нэг тодорхой юм хийчихээд word play хийхийг нэг амар дэмждэггүй шүү дээ. Яг word play хийх нь ховролтой. Гэхдээ хэлний асуудал бас их Монгол хэл жоохон хэцүү л. Монгол хэл аягүй хэцүү л. Яг тийм их юм дээр бол. Тэгээ би ингээд яг одоо creative ажил дээр бас тэгж боддоо шүү дээ. Ингээд маркетингаар ингээд яг ийм слоган гарчих юм бол ёо амар аландаа гэж ингээд ботсон ч гэсэн тэр нь яг англиар амар гоё болоод тэгтээ ингээд монгол руу хөрвүүлэхээр ерөөсөө ямар ч хөрвүүлэхэд хэцүү тий. Doesn't make sense те эсвэл ийм clever эсвэл ийм fun байдлаа алдчих тий. Хитрхийн corporate үг мөгтөө болоод ч юм уу тий. Тэгээд яалтчгүй corporate юм болохоор цааш амар safe болоо авчдаг юм. Тэгэл зүгээр яг үндэ тэгэл эцсийн үр дүндээ бол зүгээр амар ойлгомжтой мэдээлэл зөв хүргэсэн юм байхад л тэгэл болчихсон шүү. Одоо сая Unitel нэг тийм Unitel гэж. Unitel нэг тийм юу кампайн ч ухтай. Ажил явуулаад байна. Хаана монголчууд байна, тэнд наадан байдаг гэдэг нэртэй. За. Тий. Бид тэр хараагүй юм. Яг зөвөр ингээд гадаад байгаа монголчуудаар ингээд наадмын мэдчлэгээ зэншилгээ хийлгэсэн байгаа байхгүй юу? Жохон артистууд ч юм уу, сошиал төр жохон лаг хүмүүс төр ч юм уу. Тэгэнгүүт хаана монголчууд байна, тэнд наадан байдаг гэдэг үг нь бол it's too wordy man. Тэ. Окей. Зөв яг амар ойлгомжтойгоор ингээд санаагаа өгчөж байгаа юм. Гэхдээ арай л болох юм шиг санагцсан тэр. Гэхдээ яг надад бол оронд нь ингэсэн бол гэсэн тийм гоё санаа алга л да. Гэхдээ where Mongolians are there's not them. Wherever 4-5 үгээр л бүтэх юм байна англиар бол. Тийм. Тэнгүүт би ингээд яг англи өнцгөөс нь боцохоор ингээд байж болохоор сонсогдож байгаа байхгүй юу? Яа. Гэхдээ зүгээр англиар бол одоо юу гэдэг нь Naadam follows Монгол ч юм уу те. Yeah. See амар ингээд те зүгээр on the spot ингээд хэлэхэд ингээд англи хэл дээр болчихж байгаа байхгүй те. Тэнгүүд Naadam монголчуудаа дагдаг гэж шахаад. Тэгэхээр ингээд ийм монголчууд наадмаа дагуулж явдаг гэж шахаад байна. Тэр яагаад вэ? Монгол хэл өөрөө ингээд тийм жокны хэл биш болохоор ингээд тэр чинь тэгэл юу штэ? Эсвэл хөгжөөгөө болохоор тэгээд нөө синтетик хэл мэл юу лээ? Тэр нөгөө хэлнийх нь одоо англилууд байгаа штэ. Тэгээд дээрэс нь бас хэлний өгүүлбэр зүүн бүтцийн юу байгаа штэ. Одоо жишээлбэл юу нь болвол англи хэлний чинь болвол юу штэ? Object, verb, subject штэ тий. Тэгэнгүүт монгол хэлэнд болохоор object, subject, verb гэд verb нь хамгийн сүүлдээ мүлдээ байдаг гэдгээс бас
юу айгүй их юм хамаарад идэв шүү дээ. Одоо жишээлбэл надад бол зүгээр монголчууд одоо ингээд би өчтөр ингээд яасан явж исэн тэгсэн чинь ингээд ингэсэн тийм болохоор би өнөөдөр ингээд хоцорчлоо. Хоцорчлоо гэдэг нь хамгийн сүүлд нь байгаа шүү дээ. Тэнгүүт англинд I was late today because гэдэг ингээд те хамгийн түрүүнд point хэлцдэг. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд тайлбарлаад дэлгэрүүлдэг. Тэгэнгүүт тийм тэр нь бас ингээд монголчуудын нэг юм санаагаа тойруулж ярьдаг тийм зам байгаа шүү дээ. Ингээд яг гол юмаа шууд directly хэлэхгүй. Тэнгүүт хүн яа ингээд өмнөх premise-ийг хэлж явах явцдаа юу гэж худлаа шаах вэ гэдэг санаа нь орж ирэнгүүт honest байхгүй байх төгсөл нь бүрчиж байгаа байхгүй. Тэнгүүт англи хэлэнд болохоор тэ I love you but ингээд ярьж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд чи намайг ингэсэн чи ингээд тийм болохоор ингээд би чамд хайртай ч гэсэн одоо ингээд хоёлаа салъя да гэдэг юм дүгнэлт рүүгээ амар сүулт очиж шагаад тэгэнгүүт ингээд дундуур нь ингээд импресацаар худлаа шаах боломж амар их яагаад. Тэр нь бас монголчуудын honesty болон ийм outgoing personality-тэй outgoing биш personality-тэй амар холбоотой юм шиг санагддаг л. Тэнгүүт make sense. Гэхдээ би одоо ингээд хэлний талаас би ингээд те юу observant байдлаар хандаж linguist байгаад ангууд тэр ах болохоор заа юу. Зүгээр л яг юм монголоор бол яриачтай пиццаа гэж. Тэгвэл пиццаа гэдэг монголоор хэлдэг аал гэж хэлэлдэг гэж. Нэг тийм л ах байсан тэр. Тэр ахын тухай яриад орох нүггүй. Тэгтээ. Тэр чин интрого хийхээс өмнө орч явчлаа. Тийм тэгсэн. Whatever. Cut. Тэгсэн чинь нэг no cut. Үгүй катлах чи амархал зүйл шүү дээ. Үгүй гол нь катлах нь амар easy заяа. Гэхдээ what makes it not easy is би ингээ бүгдийг нэхнээс нь үсэх хэрэгтэй болно заяа. Ингээд катлах видео ингээ катлах хэрэгтэй юм авсан. Гэдэг. It's fun. За, дараагийн топик. Би галаг тоглож байгааг харахад ер нь амар enjoying байсан шүү. Гэхдээ ер нь нэг хүн комент бичсэн мэс тэрэн доорн гэснэ. Тэг хөөрхөн хүмүүс комент хийгээд байгаа. Тэгсэн нэг хүн комент болохоор энэ явахгүй нэ. Зүгээр The Forest-ыг үзье. The Forest гэдэг. Их комент хийсэн байгаа байхгүй юу? Юу энэ The Forest гэж. The Forest яа гурлаад байгаа. Sons of the Forest уу? Тий. Тэгээд тэрсэн чинь тэгээд би болохоор тэгсэн байхгүй зүгээр яа Forest-ыг үзмээр байвал сайхан шеэрлээд өгөөрэй тийм бичсэн байхгүй. Тэгээд like obviously тэр Forest-ыг тогломоор байгаа л да гэхдээ бас нөгөө талаас хараад зөвхөн эхний видео 33 вьютэй л хоёр дахь видео нь 20 вьютэй л тийм байгаа байхгүй. Тэгээд тэр дундах нэг хүн л байгаа байхгүй. 30-ын нэг л юм уу? Тэгээ бодоод тэгэхээр эхлээд жоохон яг та нар хүсэж байгаа гэдгийг мэдчихвэл ингээд илүү хийвэл арай уран борох гээд шүү дээ гэдэг нэг тийм юм. Чи тэгээ видео очиж. Одоо энийг үзэл мэдчихвэл гэдэг. Тэгээд нөгөө яг ингээд statement гэдэг гэж шааж байгаа. Ганцаараа сууж байсан ингээд apology видеоны юу балан тавьсан байсан. Надад өнөөдөр танд хэлэх зүйл байна. Тэр Will Smith-ийн apology видео бүр аимшиг юм те. Тэр үзнэ үү? Oh, би бол тэр YouTube apology видеоны expert ч тийм. Тийм. Yeah. Чи тийм амар их үзтэй. Yeah, there's some really good shit out there, you know, because people are horrible. Тэгээд PewDiePie аль тэр нэг apology video review гэдэг юм гэсэн байхгүй. Every net тэгээд it's so common. Чи зүгээр ингээд popular YouTuber бол чам нэг apology video бараг байх хэрэгтэй гэдэг чинь нэг тийм дөрөвтэй болцсон байна шин. Тэгээд амар инэттэй юмнууд байдаг зөө. Тэгээд хайлайтууд хэлэх юм бол Logan Paul гэдэг шүү дээ. Logan Paul-ийн нөгөө Японд явж байгаа тэрийг сонссон. Японд явж байгаа нөгөө нэг Suicide Forest-ийн ингээд тийм дүрс авснаа ингээд хөөс өгцөн бүс байж тээ гэдэг тийм видео хийсэн байхгүй юу? Жохон insensitive байсан л гэдэг юм биш үү те. Yeah. Тэгээд амар surprise болж байгаа юм шиг өөрөө зорж тийшээ очсноо видео хийснэ. Тэгээд хүмүүсийн аваад дуруу үргээд тэгээд тэрэн дээр ингээд уучлаарай гэж тэгснэ. Тэгээд ингээд
их уучлаарай гэж хэлж байгаа хүмүүс гэхдээ яг үндэ I'm sorry гэж хэлдэггүй. Зүгээр ингээ өөрийнхөө I apologize for гэж л яг ярьдэн шүү дээ яг. Өөрийнхөө apologize хийдэггүй баг зөө. Зүгээр ингээ дандаа deflect болол ингээл би яг тэр үед тэгжсэн болохоор ингээ тийм тохиол гарсан юм гэдэг ч юм уу те. Нэг бол зүгээр хуульчаасаа болоод тэгж хэлж болдгоо юм уу? Эсвэл зүгээр амар тийм эго өндөртэй болохоор өөртөө зүгээр би нөгөө нэг яг apologize хийх хүсдэг юм уу те. Бараг тийм зүгээр яг писта ер нь яасан ч ятан. Гэтэ яг хийхээс тэг. Publicist нь ер нь бол хийлгээл. I'm sorry I got caught гэдэг л нэг тийм үнцгтэй байдаг дандаа. Тэгээ нэг амар нэг cringe бас нөгөө охин байдаг нэг тэрний apology видео нь болохоор бас нэг хүүхдүүдтэй чаталж матлсан гэдэг нэг жоохон педофилия нэртэй болцсон. Тэгээ тэрэндээ apologize хийх гээд тэгснэ гээд тэр видеого хийснэ гээд манай хуульчнаар надад болохоор apologize юулээ sorry гэдэг үг хэлж болохгүй гэсэн гişсэн. Яг sorry гэдэг үг хэлж болохгүй л apology хийж болохгүй ч л ямар нэг юм ингээ зөвлөгөө хийсэн гэдэг жоо байхгүй. Тэгснэ I'm gonna sing it now гэж. Тэгснэ ukulele гаргаж ирсэн тэрний хадлаар дуулж болно. Би зүгээр тийм pedophile эднэр шиг байх гэж тийм хийгээгүй. Би зүгээр л тэр үед гимгүү awkward cringy байдлаар хүмүүстэй чаталсан тийм болохоор би буруутай биш гэсэн маягтай. Би буруутай биш гэж. It's hilarious. Oh my god. The first ever apology video хэн хийсэн гэж. Хин. Роберт Оппенхаймер. Oh yeah. Тэр үл яг чиглэс яг тэ формат нь ч гэсэн тэ ингээд зүгээр юм headshot л үүдэг шүү дээ. Тэгээд ингээд I have become the destroyer of universe. Тэр үл яг жигнэс apology видео шүү дээ. Тэр чинь sorry гэдэг үг хэлээгүй мөртлөө яг юм genuine одоо remorse яг нүднээс нь харагддаг шүү дээ. Яг тэгээд хамгийн анхных нь тэр цорын ганцхан тэр. Өөр хин нэгэн тэг яг тэрийг топ хийснийг мэдэхгүй байна. Эсвэл хин нэгэн genuinely яг тэгснэг бол мэдэхгүй л. Яа. Тэгэхээр бид нар хэрвээ том болъё гэж бодож ивэл нэг apology видео ирээдүйд хийх хэрэгтэй гэж бодож байна. Гэтэ ингээд apology хийхээр юм хөөе. Apology видео хийсэн болохоор томордог байвал яах вэ гэж. Зүрх хотлоо ингээд драма үүсгэснээр тэрнийг ингээд тэгээ сая үзэгчтэй хандаж хэлэх гэж. Бидрээс үлгэр дөрөөл авдаг хүүхдүүдтэй хандчихад гэдэг аашаа. Тэгээ Монголын apology видеоны ревью нь хийд юм нэрээ. Gramix apology видео байгаа ш нэрээ. Байд юм. Тэгэл болоо юм шүү. Тэгээ өнөөдөр ингээд ревю дууслаа гаашаа. Мэд юм шүү. Тэгээ өөр хинч apology хийж байгаагүй гаашаа. Юу зөв улс төрчдийн ганцаар apology бол байдаг лээ. Гэхдээ зүгээр шал fake as fuck шүү. Хүрсөхөө. Сүүл Сумья азар байсан. Нимбатар байлгүй яла. Хүрэлцөх байсан. Яа. Гэтэ тэр чи яг би обистай чадахгүй байна уу гэл тэгэл огцсон шүү дээ. Харин гоё жүжиг хийдэж шүү дээ. Тэгснэ тэрэнд нь амар хүмүүст итгэдэг юм. Харин тий. Яаж тэгтээ зүгээр яаж тийм муу жүжиглэлт бөгөөд угаасаа ингээд ийм ашиг сонирхлын юмнаас болоод ингээ хийж байгаа үйлдэлүүд нь хүмүүс итгээд ит юм бол. Тэр бол айгүй сонирхолтой. Маш сонирхолтой. Манай нэг тийм суглаанууд явуулахаар ингээд хүмүүс ерөөсөө нэг ойлгохгүй шүү дээ. Онлайн суглаанууд явуулахаар онлайн ингээд нэг тийм хонжир ч юм уу те явуулахаар бид нэг минийх дээр нэг тийм чаленж явуулж ирсэн шүү дээ. Тэгээд тэр чаленж дээр болохоор ингээд нэг тийм альбом дээр ингээд заавруудыг оруулсан байхгүй юу. Тэгээд 9 зураг дарааллаад байсан байхгүй юу. Тэгээд нэг зураг хараад ингээд дараагийн шигт нь юу description зассан уу? Maybe. За би нэг санаалах шиг байна. Гэтэ тэгээд за тэгээ нэг тийм зураг байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр эхний зургийг дарж харснаа. Эхний зургийнхын доор нь болохоор энийг яах юм бэ? Тэрийг яах юм бэ гэнгээ асуугаад байгаа байхгүй юу. Тэгээд literally дараагийн зургнаа ороод хариултыг харах юм ингээд ерөөсөө тэрийг ерөөсөө ойлгодгоо. Like ийм паблик юм зөхөөхөр ингээд хүмүүсийн IQ-н бүр ингээд 100-аар буурчд юм аашин гэж утсан тэгээд. Яг ингээд бичихсдээс шүү. Нэгдүгээр алхам гэшаад. Яа. Тэгээ манай 10 алхмын эхний алхам гэж шахах юм шүү. Манай ажлын нэг хүн заяо саяхан пицца хатын суглаагаар ингээд хайнаа аялах хэрэг очсон заяо. Тэгээ тэр нь яаж очсон бэ гэхээр ингээд ийм юу лээ. 7 хоног болтны 3 дахь өдөр нь пицца идээд тэр идсэн ингээд пицца идсэн реситээ ингээд явуулах ч лөө зургааны явуулах ч лөө нэг тим тэнцэн байгаа байхгүй юу.
Тэгээд яагаад точсон бэ гэхээр яг үндэ Нэг л хүн 10 удаа дараалаад receipt явуулсан хүн харин ганцхан хүн байсан. Тэр нь манай coworker. 10 удаа дараалж явуулсан. Гэтэ амар consistent байгаа л да тий. Гэтэ ингээд Гэтэ зүгээр яг яавал хожихгүй гэдгээ ойлгосон хүн биш үү? тий. Тэгээ зүгээр яг instruction-ыг үнэхээр яг зүгээр ингээд тий 5 дугаар ангийн хүүхдийн IQ-гээр уншицсан хүн биш үү тэр чинь. Тэгэхээр ингээд өөр хүмүүс болохоор өөр 3 дахаас өөр өдрүүд явуулж муулжсэн зөндөө байсан гэдэг. Тэгснэ ингээд тэндээ зураг авахулах гэдэг нөгөө хожсон хүмүүсийн зураг авах гойцсон чинь нөгөө хүмүүс нь ингээд ямар тэмцээнд орж ирсэн мдээгүй байсан гэж. Топ прайс нь хайнаа аялах хэрэг байсан юм гэдэг амар. Өө тийм үү тэгвэл би хичээх байсан шүү дээ гэж. Тэгээд 3 дахь өдөр болгоо 10 удаа тэгж явуулсан хүмүүсээс нь рандомор сонгох байсан юм уу те? Харин тийм л юм шиг л. Тэгсэн чинь зүгээр нэгээс нэг гингүүтээ дараагийн прайзуудын за нэг 4 өдөр явуулсан хүмүүсийн л сонгоцсон юм уу те? I think so. Эсвэл ингээд 10 удаа ч гэсэн өөр өдөр ингээ явуулсан. 10 өдөр дараалал явуулсан л яг. Бараг тийхөх амар desperate болдгоо хаа. Тэр бол миний бодлоор бол зүгээр нөө захирлал л ингээл та нар нэг юм хий энийг заавал хий гэсээр байгаа л нэг шахаад хийлгэсэн юм шиг. Маркетинг үн нь бол эцэг шиг нэг дэмжиж хийхгүй шүү дээ. Гэхдээ угаасаа ер нь нэг тийм суглаатай юм нэг ашигтай биш үстэй яасч утсан. Одоо энэ ICO гэдэр ингээд амар олон season ингээд явцсан шүү дээ тий. ICO-гийн ингээд юм хомоошуулаад идэг. Амар олон season явцсан юм л ашигтай байж магадгүй. Тэр бол нэг ашигаас илүү зүгээр богино хугацааны тэр идэвхжүүлэлт байхгүй юу? Суглаач. Богино хугацаанд одоо тэр гол нь тэр шагналыг авах нөхцөл нь болохоор пицца аваад реситэ явуул гэж байгаа юм тий. Тэр чи ингээд саяын цаашийн зүгээр 100 хүн оролцоод 100 хүн пицца аваад 100 хүн реситэ явуулж гэдэг чинь л өөрөө айгуу дажгүй ингээд экстра яг тэр суглаанд оролцохын тулд нэмэлт 100 хүн пицца авцсан байл гэсэн үг шүү дээ тий. Тэр өдөр авах байсан хүмүүсээс 100-аар илүү байна л гэсэн үг шүү дээ тий. Тийм л байна шүү дээ. Тийм амар брендингийн хувьд бол нэг амар сайн нөлөө өдр байхгүй. Яг үндэ. Бусдаас нэг ялгараад их юм харагдахгүй болохоор чи. Тийм л юм байна. Agree ч явах тий. Онлол байлгууд тий. Ингэдэм гэж шатсан. Үгүй ээ чи юу ч боддог байсан ингэдэм гэж. Yeah. Тэгээд тийм байд юм хүмүүс. Гэтэ хөөсөө тэнэгдлийг дутуунлж болохгүй юу гэсэн. Үнэхээр л монголчууд амар л монголчууд ч ухав тий. Хүн төрлөختөн. Тийм хүн төрлөختөн амар л тэнэг шүү дээ. Би саяхан нэг өндрөө хэмжээд. За. Би уг нь 194 гэж утчихсан юм метр. За. Тэгсэн чинь метр 90 байх шиг. Тагчижсэн биз даа гэж. Тэгээ би яагаад 194 гэж утсан бэ гэхээр анх Америкт байхдаа яг өндрөө хэмжижсэн байхгүй. Тэр үед ингээ 6'2 байсан. 6 feet 2. Тэгээ 6 feet 2 ч юм болохоор метр 90 нэрлэн байл л дээ. Тэснэ би тэргийн 6 feet 2-г нь болохоор 6 feet 90 2 инч 4 см гэж шаацсан. Үгүй яагаад юм бэл. Тэснэ 6 feet 4 гэж бодсон байхгүй. 6 feet 4 ч юм болохоор 95 болоо авчихна шүү дээ. 94 5. Тэр чинь яаж боддог вүлээ? Хэдээр үржүүлээ хэдийг нэмдэг вүлээ? Ямар ч нэг тийм 2.6-аар үрждэг байхаа. Гэтэ яагаад чим зүгээр тэгээд 94-өрөө бодоод яваадсэн. Тэгээд who's gonna question me гэж боддог гэсэн байхгүй. Тэгэл угаасаа л би 94 гэж хэлэхэд 90 гэж хэлэхэд 90 нэгээд. Тийм яг өөрөө 94 хүн л мэдэн шүү дээ тэр чинь. Чи 94 биш 90 гэж хэлэх юм байхгүй. Цөөх юм чинь. Тийм болохоор би ингээл who no one's gonna deny me so тэгэл 94 гэж хэлээ явж идэг гэсэн байхгүй. Тэгсэн чи харин сүулт нэг хүнтэй таарсан чи яалтчгүй 90 бол 94 бол хөрөхгүй чи 90 ч хөрөхгүй байхаа гэдгийгсэн байхгүй. Тэр чамаас өндөр хүн юм уу? Гүү. Гэтэ ингээд охин байсан байхгүй. Баримжаатай хүн. Тэгээ зөндөө ингээд 90-с дээш өндөртэй залуучуудаа ингээд болцчихсэн ингээд. Шаалт. Яа, шаалцахад бол өндөрийг хэмжихэд хэцүү шүү дээ. Хөхүүл яах юм. Тэр чинь өвдөглөө суугаад ингэж ийн үү ингэж баримжаад. Араа чи хөхүүлэхдээ тэгээд хийхдээ зогсож хөхүүлт юм уу эсвэл орон дээр байхдаа хөхүүлт юм уу? It depends. You know, yeah. Proceed. Usually you would sit down. Сууж явахдаа юм уу эсвэл орондоо байхдаа.
тэр чинь болно шүү дээ. At least it's more comfortable, right? Тийм. But unless you're doing a face fuck or something. Тэгээд яг тийм секси харилцаанд хэлэхэд бол нэг өндөр нэг хамаагүй байд юм дөө чи. Тэгээд нэг амир өндрийн ялгаа анзаарагддаггүй. Тийм үү? За. Yes. Зогсож хийхэд бол жоохон нөлөөлдөг шүү. Like yeah, okay. Тийм. Уртлаасаа гэж хэлж байна. Эсвэл уртлаасаа хийх боломжтой юу? Нэг хөлөө өргөөл ингээл порнонд дэр тавьдаг шүү. Yeah. Ихвчлэн Япон порнонд дэр жоон тохгүй. Тэгтээ яг ингээд хөл Yeah, actually тэг зогсож хийж байвал бол жоон хэцүү баг. Гэтэ артлаасаа бол боломж юм баг зөө. Ягаад гэвэл it can you know get angle үсч болохоор. Yeah, тэгтээ тэрийг эргэтэй ч өөрөө adjust хийх боломжтой шүү дээ. Хөлний чинь хөл хоорондын чинь зайнаас хамаарал дээшээ доош болол. Анаш ингээ ус уухаараа ингээ салтаагаа ингээ зайчлаа ингээ тавьдэн шүү дээ. Ингээ толгоогоо усан дүрхийн тулд тэгдэн шүү дээ. It's using the Anash tactic. Өөрийгөө өндрөөр мэдрэхийн тулд тэгвэл зогсоогоор хийх хэрэгтэй юм шүү. Би яг л Anash шиг кашахаас. Yeah. Тэгээд I don't know. Чиний амар flexibility гэж л амар шалгах ч өндөр байх тусмаа хэр flexible вэ гэдэг чинь. Нөгөө охин бас хэр өндөр вэ гэдгээс хамаарат те. Гурван талын одоо хүчин. Одоо энэ шиг одоо ингээ гурвалжингийн онол гэж байгаа байхгүй. Гурвалжингийн онол таам сонсоог бол бичиж байна. Камер нь хөдлөөд чи харагдахгүй байгаа юм шиг харагдаад. Хитрхээ хар байна уу? Чи гайгүй цагаарцсан байна уу? Тийм. Yeah. I'm not even trying. You don't have to try to get white, you know. Зүгээр наран дудаа явахгүй байхад буцаагаад. Тийм. Гэхдээ ингээл хүмүүс чинь одоо ингээл витамин С мэ. Витамин С цагаар болд юм. Витамин С чинь цайруулах үйлчлэгтэй байхгүй юу? Тийм. Тийм. Чи цасан цагаан ингээд тариа байдیں۔ Заяа. Байдیں гэсэн заяа. Ээж намайг тэрийг хэлчихэж байж чигээд байдгүйсэн. Тэгээд тэр нь витамин С-ний амар өндөр юм концентрацтай тариа. Тэгээд цусан дахь витамин С-нээс хамаарад арьс яадаг юм бэл. Тэгээд тэр анал блич байдаг штэ. Тэд нар ч гэсэн баг витамин С-гээр ингээд зөвөр лимоноор үрчдэг баха. Гэхдээ нэрнгэсэ чи лимоноор аануусаа өдрөөлг үрээдэх юм бол in 6 months чи аануусаа бличдэх юм уу? No, why? You could get like a rim job one. Гүти шейв хийгээгүй юу бличдэг байхад ч rim job авч болдог шүү дээ. Авч ирсэн юм уу чи? Yes. Oh, okay. I got pegged. Чи rim job хэрвээ аавна гэж ингээд expectationтэй ингээд хүнтэй уулзах үедээ тэрнээс өмнө ингээд бэлтгэл хийх үү гэж асуучихсан. Яг уу ер нь бол дандаа л бэлтгэлгүй байж байгаа л авдаг л та. Гэхдээ өнөөдөр би яг rim job хийж өгнө шүү гэх юм бол лээ ер нь харгаа шүү дээ. Тэрнтэй тэрэнгүү ухах гээд байгаа шүү дээ. It's kinda overrated. Гэтэ ядаж усан орд үздэг. Yeah. Rim job гэхдээ гоё нэр байгаа шүү дээ. Яг л цагирганы rim гэдэг чи юу гэсэн үг лээ? Одоо саксны rim байдаг шүү дээ. Яа. Саксны колцоо байдаг шүү дээ. Тэрийг rim гэдэг. Тэрнээс үүдэлтэй юм уу? Maybe. Yeah, likely. Тийм. Тэгвэл яг хэрвээ яг тэрнээс үүдэлтэйгээр нэрлсэн бол it's a fucking genius name. Smart name, yeah. Yeah. Hoop. Hoop job. Ягаад blow job гэж нэрлэдэг гэж бодсон чи? Ингээд suck job байх хэрэгтэй. Yeah, it's like suction. Yeah. Тэнгүүт I don't know. Right? It's a stupid name. Yeah. Тэн зүгээр ингээд хоёр ийм зүгээр not so stupid, not so smart name өгөх байснаа rim job руу бүх smartness-ээ явуулснаа. За зүггүй гэж за үлээдэг ажил гэж чигээд. I don't know. Blow гэдэг чинь
Тэгээ blow гэдэг чинь үлээх эсвэл гэхдээ ингээд дэлбэлэх гэж. Тийм. Дэлбэлэх эсвэл тэ give me some 1-2 blows тэ. Yeah. Тий. He blow me away with his strong punches and аль нь ч яг хамаатай байж болохоор үгүй тий. Эсвэл oh my god I was blown away гэдэг юм болов. Яг нь наач энэ хамгийн лайф дээ. Ингээд oh my god тэгээд бүр юм амар эртний хүмүүс суудсан тий. Стаб амар шасаа гэж. Яа анхны blow job авсан хүн болц тий. What kind of sorcery is this гэж. Witch гэж. Тэгдэг байсан болоо тэгтээ нэр гэсэн ингээд хөөе. Би ч юм нэг сонин юм үзүүлэх үү чи нараас хууж идэ гэж хаста ингээд. Үсээ бага өвдөглөө. Шинэ ертөнц рүү очиж. Тэгээд нэг тийм нэг аватартай уулзж байгаа нэг тийм видео үзсэн үү? Нэг тийм анимашн байгаа байхгүй юу? Тэгсэн ингээд this is kind of my first time so this just нэг this how was it гэсэн чи юу гэлээ sensational гэсэн. Тэгжсэн яг хамгийн ихний яг blow job авсан үе ингээд oh my god гэд яг ингэснэ яг араас нь яг ингээд те post nut clarity болонгуудаа шулам гээл яг шатаацсан баг. Yeah. Who gave the first blow job гэж байгаа. Тэгс чинь нөгөө хин бэ тэгш лайка хин блэ. Хин гэдүүлээ нөгөө нэг юу ч нэг сармагчин байдаг штэ. Сармагчин гин хамгийн анхны одоо хүний өвөг дээцгээд бичихгүй лайка бишээ. Хин гэдүүлээ. Нэг зүгээр юм hypothetical нэг юунд нэр өгсөн байдаг штэ. Нэг эмхтэй бичинд эйпэнд. За. Jane Doe. Lucy дээр гард юм аа. Lucy гэдэг нэг сонин кино байдаг штэ. За. Scarjoгийн. Нөгөө нэг юу болоод ддэг вэ? Тархиныхаа 100% ажилладаг. Тийм амар ухаантай болоод байдаг штэ. Амар утгагүй. Тийм амар тийм. Тэр нэг мим явдаг байсан юм аа. Lucy гэдэг байхгүй юу? Тэгэл Lucy гэж нэлдэг байхгүй юу? Тэр хүүхний Lucy гэдэг тэр сармагчны нас Lucy гэдэг. That's so stupid man. It's such a stupid name for the movie. Yeah. Fucking stupid idea. Тэр movie-ний idea юунаас үүссэн гэж зүгээр л яг тэр movie-нээс өмнө хэдэн жилийн өмнө зүгээр мим явдаг байсан. Ингээд хүмүүс 100% тархиа ашиглавал ингэж бах ийм бай хийх боломжтой ингээд нисэх боломжтой гэж хагаад. Яг нэг тийм зүгээр Joker тийм мимнууд явдаг байсан чи тэрийг actually кино болгоцсон байдсан юм. Тэгээд араас нь киноныхын scene нь өөрөө дахиад мим болцсон шүү дээ. Тэр нэг what if people use нэг Morgan Freeman нэг лекц уншижсэн чинь нэг нүдэн шилтэй оюут ингээ асууж байгаа мим байдаг шүү дээ. Тэр нь буцаад мим болоо шүү. Тэ зүгээр яг тэр мимний яг нэг формат байхгүйсэн чинь зүгээр форматыг хийгээд өгсөн шүү. За маяг. За мим аваарай гэж. Йоо. Тэрийг арай нэг смартер хийсэн кино нөгөө Limitless гэдэг чтэй нөгөө хиний Bradley Cooper тоглолтыг нөгөө им уусан чинь амар ухаантай болцдог. Ухаантай болгодог юмтэй. Би тэрийг бүрэн үзэж байгаа хэлтэй. Гэтэ тэрний тэр кино тэгээд TV series эдгээр хүртэл байдаг ш тэрний. Чи 12-с кино үзэхлөө? Тийм. Хааны энэ хажууд уу? Shangri-La. Yeah. Deadpool and Wolverine үзэж байна. Deadpool and Wolverine. I think Deadpool 2 бол өөрөө нэг тийм надад Deadpool 1 бол нэг 70% таалагдсан. Deadpool 2 нэг 60% таалагдсан. Тэгээд нэг амар тийм лаг байхаар бол санагдаагүй. Deadpool 3. Гэтэ ингээ Wolverine ороод ирсэн. Hugh Jackman ороод ирсэн. Өөрөө яг буцаагаад 100% интерестэй байдаг. Гэтэ амар мим л болох байх. Гэж л юу. Зөндөө гарах байхаа. Одоо ч гэсэн баг трейлер дээрээс л баг ийм гарцсан байгаа шүү дээ. Тэгээ тэрний яг маркетинг нь амар айлаа явж шүү дээ. Лаг. Тэгээ нэг янз бүр нэг тийм popcorn bucket гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ нэг Dune popcorn чи амар мим болоодсэн шүү дээ. Тэрийг харсан уу? Dune popcorn bucket нь ингээд нөгөө нэг worm байдаг шүү дээ Dune. Тэр нөгөө popcorn Mongolian death worm уу? За. Тий. Тэгээ тэр Dune worm-ний ингээд ам нь ингээд popcorn bucket-ний амд байгаа байхгүй юу? Тэр kind of looks like a flashlight. Тийм болохоор ингээд амар тийм мим болоодсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь Deadpool дээр болохоор тэрийг double down хийгээд тэгээ зүгээр popcorn-ы ам нь болохоор зүгээр Wolverine ижлүү Deadpool-ийн ам нь ингээд ингэсэн юм тийм popcorn-ы тагтай.
Тэгээд бас нэг product нь болохоор ингээд нэг тийм Xbox-ийн гар заяа. Gay people gonna use it. Xbox-ийн гар нь болохоор ингээд ахталтаа ингээд Deadpool-ийн бүкстэй. Окей. Тий. Gay-уд бол тий. Hugh Jackman-ыг бол амар л ашиглах баг. Hugh Jackman чи яаж яхад өөрөө gay гэдэг дээ шүү дээ. Ер нь musical дуртай болохоор хүмүүс gay гэдэг шүү дээ. Яг ард талд нь яг тэр бүхснийхэн цааталт нь нөхлөнгүүтээ флэшлайтаа хийгээл тэгчих юм шүү. Тий. Эмэгтэй дүрээ тэгсэн юм байна уу? Тэр нь гэхдээ юу яд юм лээ. Interchangeable сольж болдог. Тэгэхээр ингээ өөрийнхөө хүссэн бүксөө ингээ залхаад сольж болдог. Окей. Яа. Надад Deadpool нэг таалагдсан санагдчихээн. Гэхдээ би яг үндэ яг үйл явдлыг санахгүй. Ямар ч сан ингээд идэг юм л ингээд. Яа. Агуу штэ тэр чинь X-Men штэ. X-Men дээр тэр чинь бүр аль дээр яг штэ юу вэ? Нөгөө лифтнээс гарч ирчээ. Тий. Нөгөө terrible Deadpool нэр. Амын ингээд хаачдаг штэ. Mouth Merc with the mouth гэдэг юм чинь юу штэ. Тэр ангиас өмнөх анги дээр нь Wayne ямар Wayne үлээ? Ямар Wade үлээ? Тийм. Dwayne Wade. Wade нэртэй штэ. Тийм. Тэр Wade ч гарч ирсэн нөгөө нэг. Юу ч өмнөх анги ш тэр яг тэр анги дээр. Тийм үү? Тийм. Тэр анги дээрээ тэгээд дараа нь тэгтээ тэр нөгөө нэг Justice League гэсэн гарч ирдэг. Тэр нь тэгтээ жүжигчин Ryan Reynolds үт юм уу тий? Тэгээд Ryan Reynolds тэр бүр яг зүгээр нэг юм skinhead neo-nazist би таашгшаад штэ. Тий. Тэгээд тэрэндээ ингээд тэр нэг амар мем болоод ингээ амар зуднаа удаан ингээд хүмүүс үзээ хадаад ингээ явж байгаа шүү дээ. Тэгс нэг Deadpool 2-ийн төгсгөл дээрээ болохоор ингээ өөрөө өнгөрсөн хугацаа руу аяснаа ингээ мультиверс таадаг шүү дээ тий. Яваад ингээ өөрийгөө аалж байгаа. Нөгөө Green Lantern-ийн скриптийг accept тэгэл хаста сайхан байна гэл ингээ тавьсны шууд өөрөө бодолцдог. Өөрийгөө бодцдог. Тэгтгэлээ. Тэгснэ бас нэг хэсэг дээр байна. Green Lantern шүү дээ. Netflix ах шүү дээ. Үшээ Netflix-ийн DC-ийн шүү дээ. Тий. Дураар шаачгаа шүү. Пистанаар тэгэл нэг юм publicly sue хийж чадахгүй шүү дээ тий. Тэгэх юм бол ингээд ялагцтай хүлээж шуурчгаа тэгэнгүүтээ пистанууд л гэж бодсон. Сүү хийх боломжгүй угаасаа тэр нь. Тий. Яг Green Lantern өөрөө property-г нь оруулаагүй болохоор тэгээд зүгээр л өөрөө жүжигчин өөрөө байсан болохоор ямар ч тийм сүү хийх боломжгүй угаасаа. Тэгтээ яг Green Lantern гэдэг text message ч гэсэн гардггүй юм уу тий. Байсан. Тэгж болох юм аа. Болох хаа. Окей. Яа, intellectual property-г ерөөсөө ашиглаагүй юм. Тийм зүгээр mention хийж байгаа. Тий. Like it's like homage. Тий. Тий. Яа. Тэгээд тиймний тиймнаас болж сүү их юм бол тэгээд өөртөө амар шараа болсон. Амар онгоотой шүү дээ тий. Wow, шараа болно. Okay, you sound Mongolian. Баярлалаа. Yeah, I was born in Mongolia. Really? Чи яаж Монгол хэл сурсан юм гэж. Харин ингээ подкаст хийгээд хахаар нэг үгийн баялаг ер нь хөгжөөд байгаа юм шиг санагдав. Угаасаа чи тэгэх гэж баг тал шалтгаан тэр үстэй. Yeah, I guess. Good for you. Би бол улмал тэнэг болж ин дөө подкаст хийхэд. You're welcome. You have to compensate for it. Yeah. Тэгээд хоёр дахь дээрээ болохоор эхнийх дээрээ болохоор Deadpool чинь зүгээр ингээд нөгөө тэр үед найз өхөн байсан нэг нь болохоор kidnap хийгээд тэгэл тэрийгэ буцаж аваад өөрөө хор салбартай. Тий. Тэгэд өөрийнхөө power авч маавал ер нь нэг тийм origin story штэ. Хоёрдугаар анги дээрээ болохоор тэр X-Men хүмүүстэй хамт зодтолтой тий. Тэр Juggernaut юу лээ? Амар том биетэй нэг юм Coloss ийм үстэй Colossal лөө. Colossal яг биш нэг ийм эмо хүүхэн мөхөнтэй зодлоод тийм тий. Би зүр трейлерыг үзсэн юм шүү. Negasonic Teenage Warrior ч лөө. Тэрийг нээр сайн мэдээд гэсэн. Окей. Тэгээд хоёрдугаар анги дээр болохоор нэг тийм Russell гэж л нэг бүдүүн банд үүд штэ. Тэрийг одоо аварч моороод. Тэгээд тэр нь болохоор амар abused байсан. Тэгээд тэр болохоор нэг abused байсан. Abuse хийсэн нөгөө нэг газраас хариугаа авах гээд. Тэгээд сүлд хариугаа авдаг ч лөө. Аа. Тэгэл тиймэрхүү сторитэй. Тэгээд Deadpool нь өөрөө нэг X-Force гэдэг task force үүсгээл баахан ингээл өөр mutantууд ингээл recruit хийгээл тэгэл нэртэйгээ хамт явсан ч тэд нар бүгдээрээ өвчтдөг байхгүй шууд. Тэгээд онгоцноос буугаал бүгдээрээ өөрөөр амар gruesome байдлаар бүгдээрээ өвчтдээ ярина нийт.
Тэгээ тэрэн донд нэг invisible хүн байдаг байхгүй юу? Тэгээ тэр invisible хүн ингээд тогон цохиулаад өгөхөд ингээд тогон цохиулаад өгсөн яг нэг хэсэгт ингээд тэр нүүрэнд царай нь гарч ирдэг байхгүй юу? Тэр нь Brad Pitt тий. Тэр тийм маазардын те. Камио мамио дээр яг ингээд мань шаачилтаа гэж. Тэгээ зүгээр тийм хөөрхөн random жижиг юмнууд амир их гардаг тийм. Яа тэгээд хоёрыг нь амар үзээд их. Brad Pitt-ийн гэхдээ инээдтэй кинонууд инээдтэй шүү дээ. Одоо тэр Bullet Train лөө. Тэр нь үзэж байгаа шүү. Тэр инээд юм уу? Тэр бүр акшн бүр шал инээдмийн кино шүү дээ. Тийм. Акшн комеди. Тэрний дунд нэг зүгээр Fiji гэдэг ус байдаг шүү дээ. Аха. Тэрний зүгээр яг юм рекламны шотонд явдаг шүү дээ. Яг жигнэс ингээд Fiji усаа ингээд юм POV заяа. Биш усаа POV-г юм tracking shotтой тэг 360 эргэж дагаж магдаг тийм шотнууд. Бараг минутын тийм реклам гардаг шүү дээ. Тэр бүр амар илий кино биз. Нэг нь Tangerine Enter гэдэг нэртэй дүртэйгээл бод. Тэгэхэр чи нийт юм хасдаг гэж. I guess. Please. Чи ногооны нэртэй байсан бол ямар нэртэй байсан гэж. Not broccoli ever. Why? Чи broccoli дургу юм. I hate it. It's good. Яг broccoli chicken making ч юм. Тийм, чиний хийсэн хоол брокколитой хоол хийдэг шүү дээ. Тэрийг бол би хийдэг шүү дээ. Тэгэхээр зүгээр ээж намаа ингээ брокколи амар биеийн сайн мэн тэр гэдэг үс байхгүй. Тэгээ би ингээ хүчээр л идтiin тэрнээс ш. I don't fucking enjoy it. Yeah. Ногоо байсан бол биш дээ. Жимс ч болох юм л да. Redisc ч нэг radish үлээ. Гэтэ redisc гэрэн шүү. Radish харна биш. Redisc гэдэг чинь ингээд дахин дискчүүлэх гэж байгаа шиг сонсож. Redisc. Зүгээр нэрнээс нь л болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ногоотой нь ямар ч хамаарал байх. Тийм. Do I have to be cucumber? Turnip. Яа би тэгтээ манжинд бүр амар дургу шүү. Манжин бол муухай. Манжин тэгтээ хүмүүс нэг хиддгүү те. Хөшөө хүмүүс их хиддэг. Манжин. Тэгээд мэдгүй ингээд би багадаа амар ногоон дургу байж байгаа жоон том болоод ингээд дуртаалцахгүй. Artichoke. Sounds cool. Yeah. Жоо орс сонсогдчих. Тийм. Нэг тэгээ нэг юм antithesis гэж байгаа юм шиг. Тийм юм латин сонсогдож байгаа. Artichoke. Би бол eggplant гэж. Eggplant-ийг монголоор юу гэдэг юм? Хаш. Тийш. Баклажан ч лөө. Хаш гэхэр барыг чиний шиг болж юм шиг. Зүгээр л хүний нэр байдаг шээс. Хашаа гэж. Манай хаш эрдэнэ гэдэг нэг найз байдаг ус аахгүй. Тэр ингээд гарын үсэг гингүүт хашаа зураг шаасдаг. Actually legal гарын үсэг үү? Мэдхгүй. Ямар ч зүгээр нэг найрамдал дээр л тэрийг би харж ирсэн. I think нэг гарын үсэг гоё гарын үсэгтэй болох амар хэцүү юм санагдчих шүү дээ. Тэгээ би ингээд зүгээр нэг одоо банкны детейл дээр ч юм уу багтаа тийм анхнаасаа ингээд гарын үсгээ бэлтий гэж бодвол ингээд бэлтэл гарын үсгээ ингээд гаргаж байгаа байхгүй. Гэхдээ ингээд нэг багтаа имэйл зөхөхөөрөө ингээд амар тэнийг имэйл зөхөөд шүү дээ. Нэг одоо минийх бэлгүн кул гэсэн байхгүй. Тэр шиг ингээд like тэнийг имэйл зөхөж юм шиг гарын үсгэж амар тэнийг гарын үсэг байхгүй. Тэр үедээ тэнийг гэдгийг мэдгүй. Тийм харин тийм. Тэр үеийнхээ тестээр л шааж байгаа шүү дээ. Тэгээ ингээд бүх документ дээр ингээд тэр гарын үсгэж ингээд болчихж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг аянда бичиж сурчиж байгаа хамаагүй шаад шүү дээ. Тэгээ дараа нь ингээд гоё гарын үсгтэй болъё гэхээр ямар ч ингээд өөрчлөх боломжгүй. Харин тий болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр иргэний үнэлгээнийхээ зургийг 25-аас солидог шиг гарын үсгээр шиг солих хэрэгтэй байхгүй. Харин тий. It has to evolve man. It defines you тийм сте тэр чинь ингээд хүн шоол бол яах юм тэр чинь. Хэвээ тавтай өгч юм ааш ингэж. Тэгвэл хүмүүсийнх бүр ингээд нэг юм амар юм royal юм фонт байдаг штэ. Үнсгэлжингийн ихний шот шиг тим юм хумтай шааж идэм биш та. Хизээд тим яа хин зохиож өгдیں۔ Яаж тим болдیں тэр чинь. Зүгээр нэрээ ингээд дарамлаар бичсэн хүмүүс л жоох. Embarrassing санагдчих штэ. That's me. Гэхдээ ингэдэм минийхэн
Ингэж эхэлтий заяа. Ингэж эхлээд тэгээд бусдууд нь ингээд дармалтжсэн аа. И үсэг нь болохоор 2 зураасаа зурлаа. Тэгээд одоо ингээд и үсэг чинь ингээ болоо штэ. Нэг ингээд зурлагаар ингээд continuous зурж болно штэ. Тэгэхгүй ингэж зурстаа доороос нь дээшээ шат. Тэр зүгээр practical application-ыг мэдхгүй болохоор л яг яаж бичихэр гоё харагдаж гинөө гэдгийг ингээл бодож байгаа л тийм. Өөр хүмүүс яаж бичдэг үлээ гэдгийг жоо харж байгаа л тийм. Зөв нэг юм unique symbol symbol шаачвал бас зүгээр шүү дээ. Нэрээ бичлээ арталт нь тий. Swastika шааж болохын гэдгийг ерөөсөө хинч хэлээгүй. Харин тий. Чи ингээд амар гоё ингээд зураг мурагч гэсэн оруулж болно гэд хэлсэн бол эможи тавьж болно тий. Гоё юм хийхээсээ байхгүй. Тэгсэн чинь тэрийг мдээгүй тэгээд. Би одоо ханти XD гэж шааш та. Emo XD гэдэг шүү дээ. Ханти редиск юм шиг. Зарим хүмүүсийн гараас бүр амар урт зурдаг шүү дээ. Нэр л тийм урт юм шиг. Веб онет веб гэж байгаа юм шиг шатах. Увэм осас. Бид нэг найрамдал явж хахад нэг хар охин байсан байхгүй юу? Аав нь хар, ээж нь Монгол. Тэгээ тэрийг осас гэж дууддаг. Тийм. Тэгээд нөгөө нэг мим гарсны дараа тэр чинь тэрнээс мим гарсны дараа л та. Дараа нь юм уу тий? Дараа. Тэр чинь баг 14 5 юм штэ. Тэгээд таарчаа шоолд үүснэ. Харин тэгээд тэрнээс болоод осас гэдэг болцсон байхгүй юу? Because we are fucking racist rascals. Тийм ээ тий. Би одоо тэрэндээ жоохон санаа зовд штэ. Осас аанаа ингээ ашигаа штэ. Тэгээд тэр найрамдлаас хойш идэж таараагүй штэ буцаад. Дараа нэг жоохон шааталсан. Нэг хэсэг нэг чатлаа тэгээд чаталж явахдаа осаас гэж дуудчихсан. Чатлж явахад хамгийн гол нь дуудах шаардлага байгаа юм шиг. Би тэгтээ хамгийн гол нь жихэн нэрийг мэдэхгүй заяа. Instagram нэг юм random shit байсан бохгүй юу? Iconic Queen гэж байгаа юм шиг. Тэгээ би жихэн нэрийг мэдэхгүй байгаа шээ. Ингээ осаас гэж хэлж болохгүй. Тэгээ hook up хийгээгүй шээ. Гэш. Тэрэндээ гүрээгээд тээ. Хизээс нөгөө асууж чадахгүй болохоор тэгээд I will die on this hill гэж. Өөрөө гашгаад хинээ гашгаад. Хөөе. Тэр амар хэцүүтэй өстэй хүний нэрийг санаагүй нөгөө хүн мэдээд байдаг. Шал тэнэгтэй тэр. Чи гашгаад нөгөө дуудахта. Хөөе. Гашгаад яг ингэ нэг юм гинт юм хом санаж байгаа юм шиг тийм одоо юу байгаа штэ. Implication байгаа штэ. Хөөе гэдэг чинь тийм. Шал тэнэг байх шээ. Нэрээ гэж. Тэр ингэ нөгөө хүнд амар obvious байдаг болов. Мэдгүй. Нэрийг мэдгүй байгаа гэдэг нэгэд асуучихгүй бахтаа мань өвч чинь гэж бодлоо. Нэг obvious байдаггүй баха. If you play it right. Яг хоо ингэ нэг байн уулздаг те. Яга play it rightly гэдэг юм. It's a phrasal verb. It should be a phrasal verb. Play it correctly гэнэштэй. Play it correct гэхгүй. Play it right. Play it rightly гэхтэй. If you play your cards right гэж хэлдэг шүү дээ. Харин тэгвэл if you play your cards correctly гэнэштэй. Correct гэдэг үг ашиглах юм бол. If you play your rights poorly. Yeah. Тэгэн чинь гэтээ right ч юм бол right шүү дээ. Adjective байхаа болоод adverb болчихж байгаа шүү дээ. Right ч юм бол right гэж болох. Гэхдээ rightly, do it rightly гэж хэлэхгүй юм. Rightly. Хэлж болох хаа. Гэхдээ rightly гэдэг үг юу сонсож байгаагүй юм байна л да. Тэгэхээр энэ зүгээр irregular үг юм шүү те. Магадгүй яг тийм зөв хий гэж байгаа шүү те. Тэгсэн зөвлөг хий гэж хэлж байгаа юм шиг сонсогдоод байгаа юм чинь. Тийм. Гэхдээ correct гэдэг чинь зөв, correctly гэдэг чинь ч гэсэн зөв л гэсэн үг шүү. Тийм биз дээ. Correct гэдэг чинь зөв л гэсэн үг шүү дээ. Тийм ээ те. Тийм болохоор би ингэж асуугаад байгаа байхгүй. Wrongly л гэн шүү дээ. Wrongly accused. Yeah. Accused wrong accused. Гэхгүй шүү дээ. Гэхдээ rightly accused. Righteously. Okay. Rightly гэдгийн оронд correctly л гэж явах гээд л та. Гэтэ right correct хоёр нэг юм эсвэл righteously гэдэг нь харин зөв. Гэтэ righteous гэдэг чинь ийм
Бас өөр justice-ны утгын үг байгаа шүү дээ. Тийм моралийн ч юм уу те. За тийм л байна та. Гэх мэтчлэн ингээд linguist байж болж байгаа байхгүй юу? Тэ ингээд ийм те ponder хийгээд те ингээд яагаад юм бол гээд тэгэнгүүт гэж. За бид тэр бичлэгийг оруулахаас та. To be relative гэж. Тэгээ тэр бичлэгийг эхэнд нь оруулаад тэгээ тайтлыгаа бас тэр бичлэгийнхаа тайтл болгоод би шам зургийг явуулъя зэ тэр. Ингээд шагаад thumbnail гэж. Linguist ахтай таарсан тухай гэж. Linguist биш ээ зүгээр. Unnecessarily language purist. Монголоор дүүрэн тийм ус шүү. Тэр ингээд Монголд бол зүгээр амар тийм like сошиалаар ялангуяа амар хэрэггүй юм дээр анхаардаг зүйлүүд нэг нь тэр санагдсан. Зүгээр ингээд постмос явж явах юм бол ингээд зөв бичих хөө. Ярьж гээл ийгээр битсэн мэсэн чи. Ярьж зөөлний тэмдэг гээл нэг. Харин тийм. Саяхан би бүр нэг би Франкфурт дэх монголчуудын группт байдаг байхгүй юу. Тэгсэн чинь нэг хүн ингээд швейцаруудынхаа группыг олоогүй ч юм ингээд Швейцарт харалцсан тэгээ жирэмсэн хүн одоо яах вэ гэдэг нэг юм амар те call for help байгаа байхгүй юу. Тэгсэн чинь доор нь монголоороо эхлээд бичгэлүү. Зүгээр тэр нь латинаар галиглаа бичсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь кириллээр бичгээш. Монголоороо бичгээш байгаа. Тэгснээ өөрөө кириллээр бичээш байгаа. Тэс доор нь хүмүүст шавьж гинэ. Тэнийг би хар бицдаам энд хүн ингээд тусламж хэрэгтэй байна. Тусалж чадахгүй бол зүгээр зайлаад үг гэж байгаа. Болж л шүү Тий. дээ. Тэр хүнийг өмөр хүн байна гэдэг чинь тэр тэнэг хүмүүс нь цөөнх байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Яа, гадаадын чат бас байна да. Comment chain байна да. Бас нэг арай нэг гайгүй байл. Гэхдээ үгүй юм шиг л шүү дээ. Гадаад байдаг монголчууд амар юм патриотик болчтой юм шиг л шүү дээ. Нутгаа санаад. Одоо ингээ гадаад байдаг манай гадаад байдаг амар тийм нөгөө нэг гадаад байдаг монголчуудын нэг троп гэлтгсэн чи дандаа нэг өрөөндөө нэг монголын туг байдаг. Тийм. Монголын тугтай тэгээд наадмаа амар extravagant тэмдэглэдэг. Тийм Монголд ирснээ ингээд одоо тэд нар ягаад ч юм заа юу би ингээд personally мэддэг хүмүүс байгаа байхгүй миний. Тэгээд гадаад байжгаад Монголд ингээд сая энэ 100 ирээд ингээд наадмалж байгаа байхгүй. Тэг харангууд they don't give a shit about the 100 жилийн оймоо заа юу. Тэнгүүт тэрэн дээр амар лаг дээл мэлтэй ингээ рил мил хийгээл бараг сур харваал морь унаал бараг ста морь сургаж мургаашаагаад тэнгүүт ингээд гадаад амар удахаар ингээд тийм 3 4 жил болцохоор ингээд амар нутгаа амар санаад харин тий Монгол цуснд буцлаад байдаг юм шиг. Тий. Чи ируудлаа 4 жил хэлсэн шүү дээ. Монголд огт ирэхгүйгээр үү? Тий. Тэгээд тэгсэн үү чи? Би нэг тийм тренд дагдгүй. Тэгээд өрөөндөө тог мөгч өргөөг шүү дээ. Хөөс. Гэтэ Монголд байхдаа Монголтой хайртай хүн байсан бол очиод тугаа шахвал it's normal тий. Би Монголыг төлөөлж байгаа. Би Монгол тайргүй биш шүү дээ. Хайртай юм уу? Тэг хайртай ч биш зүгээр. Харин тийм. Би тэгтээ Улаанбаатарт амар дуртай ш тугна. Хотод. Гэтэ яг юм Улаанбаатарын одоо энэ 40 мянга баг тойрог 120 19-тэй яг юм соц үеийн барилгуудтай те. Тэр чинь ингээд яг социализмын үе it was bad те. It was communism. Тэгтээ тэр чинь яг Улаанбаатар гэж тодорхойлж байгаа одоо юм неоклассик барилгууд байгаа шүү дээ. Би тэдэрт амар дуртай. Тэгээд наадмын дараах Улаанбаатарт би бүр амар дуртай шүү дээ. Яг хүмүүс байхгүй ингээд талан байхгүй болцсон. Тэгээд ямар ч төгсрөө байхгүй. Хүн багтаа болгоно амар айтайхан хот байна. Яг нэг чи гадаад удаан хугацаагаар амьдарч үсэх юм бол яг ингээд comparison хийгээд эхлэх юм бол ялтчгүй ингээд Монгол гоё юм байна гэдэг тийм үр дүн төрдөг байхгүй юу? Яг тэгвэл яг хөө ингээд хийх юм илүү их байгаа, илүү боломж байгаа, илүү мөнгө олно, илүү тухтай амьдрын тий. Гэхдээ ингээд яг ялангуяа бага наснда чи энэ газарт өссөн бол тэр ингээд relate хийх юм зөндөө байгаа. Носталжиан чамайг ингээд байлгаад байгаа шүү дээ. Тий, тэгээ ингээд одоо өөрийнхөө байсан гоё зүйлээ ингээд илүү сайжруулж болно гэсэн тийм нэг найдлага ингээд байгаад байгаа байхгүй юу? Тэг ингээд өдөр day to day дээр л зүгээр ингээд дэлгүүр ороход л яалтчгүй ингээд гадуур ингээд явж байгаа хүмүүстэй тааралтахад дэлгүүр ороход ингээд байгаа барааны selection гээл харах юм бол ингээд яг жоохон юм дээр ингээд амар ялгаанууд гарч ирдэг байхгүй юу? Тийм болохоор яг үндэ их монголчууд бол гадаад амьдрахтаа бол амар тийм comfortable байдгүй байх гэж боддог болоо. Тэр төрцөө хөлтөд бол no problem. Тийм. Уушаал багаас л амьдрал тэр мэдгэн л тэр юм ч тийм. Yeah. Yeah. Тийм шүү. Тийм. Зүгээр яг
Мэдээж би бол гадаад хэзээч удаан хугацаар амьдарч үзээгүй. Гэхдээ сая зүгээр яг би яг тэр Таиланд явхад л биш та Монголын минь агаар яасан сайхан юм бэл гэж бод. 7 хол онсон шүү дээ. 2-7 онсон. 2-7 тий. Гэхдээ 2-7 ч бас удаан л та. Үгүй тэгэхдээ 2 цаг болоход л би тэгж бодож байгаа байхгүй. Монголын үнэртэй салхи гэдэг дууг одоо л ойлгож байгаа юм чи тийм. Омогцэн хэрэг шиглэн яг гоё газарт нь байсан шүү дээ. Тий. Яг гоё байсан. За it was nice. Гэхдээ can't fucking breathe. За яг тэр нь л амар гэж байсан. Гэтэ яг нэг тийм аялал тэгээд удаан амьдрах хоёрын дундах яг тэр дасах хугацаанд аялалд бол аялж байгаа болохоор тэгэл угаасаа харьцах юм чинь гэдэг тий. Харьцах юм чинь тэгээд дээрэс нь байгаа дээр нь амар тийм бүх юмыг experience үзье гэж одоо нэг тийм амар enthusiastic тий. Янз бүрийн өөр юмнууд хийж үздэг. Гэхдээ day to day life биш байхгүй. Day to day life руу яг ороод ирэхээр яг шал өөр л болно. Тэр улсын соёл, тэр хүмүүс нь тэр одоо төр нь ямар бодлоготой, тэр одоо орчин ямар гэдэг гэдэг тэр детайл мэдээд ирэхээр яг би ер нь хэр racist газар байгаа юм гэж шахах. Тэг яг миний тэр Японд байсан 3 сар бол ер нь бол тиймэрхүү байвал байхаар байсан. Гэхдээ I was a fucking child. Yeah. Тэгэхээр ингээд I guess. Гэхдээ би Монголыг амар сонссон шүү дээ. Ингээ би ингээ уртын дуу муу сонсчихсан шахаас. Тэгээ тарэлгийн талбайд өөрөө нар жаргахыг хараад игээд жоохон ээжигээ санаж банаа шахаас. Би бол Америкт очичоод нэг эхний 2-7 хоногийн бүр өстө амар буцъя гэж бодчихсан баг юм. Яа яах гэж ийшээ ирээ. Юу бодож Америк руу явсан юм бэ? Мавсан юм баг. Яаж босч онгоцны билет одоо яаж авч болох байх вэ? Надад хэдэн төгрөг байгаа билээ гэж. Бүх опшныг консидер хийж биш. Очоод юу гэж хэлэх үү гэж шахаас. Тэгэл тэрийг өнгөрөөснийхаа дараа нэг арай нэг гайгүй тасч гэлсэн юм шиг санагдав. Учраа олчвол тэгээд гайгуулах л та. Тэгээ манай нэг найз солонгост байгаа байхгүй. Тэгээд яг чи яг юу хийж гадаадд байна уу гэдгийг бас амар чухал юм шиг л. Солонгос нэг сурж байгаа манай найзууд бол амар гоё байна те. Охтууд Монгол залуучууд дуртай. Ажлаа хингээ ингээм амьдраад иж болж байна те. Тэтгэлэгтэй бол бүр nice. Тэгэнгүүт манай найз болохоор манай найз эхнэр нь резидент эмчээр сурж байгаа. Тэгээд өөрөө бас эмч, эндээ бас ерөнхийдөө байр суурь олцсон эмч байж байгаад явцсан. Тэгээ очиод 2 хүүхэдтэйгээ явцсан аахгүй. Тэгээд тэгсэн чинь хүүхдээ харна эсвэл ажиллаа хийнэ гэдэг л тийм л амьдралт болсон. Тэгээд ямар ч тийм social life байхгүй, ямар ч найзуудтай болох ч зав байхгүй. Тэгэд амар хэцүү байна гэл сайхан нэг видео кол хийсэн чинь мань тэгтээ удахгүй очно баста. Очоод тэгтээ нэг удахгүй юм шиг байлээ. Ямар ч байхдаа та нартай өдөр болго уулзлаа гэлтэйсэн. Тэгээд social life-гүй болчих юм бол тэгэл жиж. Сая бас манай нэг ажлын бүсгүй юу Япон руу аялаад ирсэн. Тэгээ Японд амьдардаг найз нь байдаг хгүй. Тэр нь яг юм Kaisha man, Kaisha woman яг тэг компанид ажилладаг том одоо яг corporate компанид ажилладаг хүн байхгүй. Бизнес одоо хуваараа бизнес хийдэг ч юм уу те эсвэл юм артист ч юм уу те фрилансер ч юм уу тийм биш. Яг юм corporate газар salary man. Тийм, salary man яг өндөр албан тушаал ахшдаг тийм юмхтэй байхгүй. Тэг яг би бүр яг зүгээр гайгүй мөнгө авдаг тултаа л амьд байгаад интернэс би бүр яг галзуураад өглөөгээд. Яг жинхнээс яг нөгөө Япончуудын яг тэр suicide байхаар лайф стайл байгаа шүү дээ. Яг тиймд орцсон л байна гэсэн. Тэр бол жоохон амар гонигтай л сонсогдсон. Тий. Япон бол тэгэл ерөөсөө one big corporate машин шүү дээ. Тэгэл чи cog нь болно, чи gear нь болно. Тэгэл өөр юу ч баг. Тэг зэврээд зэмэрчих юм бол чамайг зур гаргаал хайчих. Тэр одоо арай нэг залуу соёл нь нэг өөрчлөлт. Яа! Оо! Яа! Аяа! Тэнилгээчээ тэгээд. Үгүй энэ хөл олных. Тэгээд ингээд хэвээр. Үгүй чи хорон дээр нь яг ингээд хорон дээр нь ой. Ой, утас ёо. We'll be back in 5. За ингээд энэ удаагийн тухаар ийм шалтгаанаар бол дууслаа. За баярлалаа баяртай. Oh my god.